сайн байцгаана үзэгчтэй. Та нар ингээд намайг хаана байгааг таагаарай. Ihr dürft dreimal raten, wo wir sind. Ne? In Ulaanbaatar. Улаанбаатарт ирсэн 3 өдөр болж байна. Эхний 2 өдөр ерөөсөө бичлэг хийж чадаагүй. Яагаад тэгэхээр амар стресстэй ингээд энэ тэрүүгээр яваалаас ахгүй юу? Хийх ажил амар ихтэй. Тэгэл ингээд сормос мороос хэлчихсэн харж байна. Төвсөн ингээд бодуулж модуулсан. Тэгээд одоо нарантал орохгүй явж байгаа хгүй юу? Тэгээ нарантал орох experience бичлэг болгож үлдээ гэж бодоод Паскал ямар яах нь гэдэг энэ Паскал соёлын шоконд орж байгаа юм их байна уу? Тэрнийхээ талаар өөрөө бичлэг хийнэ гэсэн. Тэгээд тэр бичлэг тэгээд араас орох баха. Сайхан хар ингээл энд пиа барьцсан л явж байгаа шүү дээ. Нашац. Mit Bier, ne? Schön. Singur, ne? German. За. Тэгээ одоо завхарчаа захаасаа хойшоо. Яа, зихэ. Захаасаа гарчаад сонжин болдог орно. Яа. Окей. Паскалын машиныг харчаал. Эний зургийг авдаал гэдэг. Германд ийм юм өстой унж болохгүй. Энд TÜV гэж байдаг юм байна гээл гайхаад байна. Du wirst sofort von Polizei angehalten. Die nehmen dein Auto sofort mit. Иймэрхүү машинуудыг харчаал эдгээр яаж ингэж яваад байгаа энэ танаа шалгадаг газар гэж байдгүй юм уу гэл тэгэлэн шүү дээ. Байхгүй л гэлээ шүү дээ. Ja, perfekt, alles Toyota. Toyota-нууд гээл гайхаад байна Паскал. Toyota, Prius. Einmal Film. Машин байна шүү дээ. Машин байна. Бохол ихтэй байхгүй. Bevor wir reingehen, einmal kurz die Stopp zusammennehmen. Film das halt, so finde ich geil. Cheers, Prost. Der Bruder rast richtig aus da hinten. Film mal den Dreh. За хөө Нарантуул дээр ирсэн. Нарантуул худалдааны төв, олон улсын худалдааны төв дээр Паскал ага одоо анхныхаа удаач орж үзэх гэж байна да. Let's go. 50,000 төгрөг гинэ. 50k. Können wir holen, wenn du willst. Яа, gefällt. За хөө бид нэр одоо ингээд сонжин болдог явж байгаа хгүй. Тэнд нөгөө шонхор шуу байдэн штий. Энийг харчаал энэ хоёр хөөш орно гэл. Энэ нь сонжин болдог явж явах замд чинь нөгөө байгаа хөдөг харчаал өө ямар гоё юм бэ гэл бөөн баярлаад. Одоо жинхэнэ хөдөө явах юм бол юу болох юм болж байна да. Den шувуутай зураг авах юм гинэ. Und wie findest du? Geil. Ist richtig schön. За хөө энэ Паскал одоо энэ шууг өргөх гэж байна да. Tut's weh? Ne, ist okay. Aber der ist schwer. Danke. Alles klar. Йой. За. Энэ юутай шонхортой зураг авахлаа бөөн баярлаа штэ энэ Паскал. Хин баярч. Aber der Geier war mal größer gewesen. За би тэг сонжин болдог дээр төгсөнөө энд байна. Энийг ичимхий хөхтэй. Энэ Паскал сонжин болдгийг харчаал. Хөөх ямар гоё юм бэ. Зурган дээрээс тэ хизээж энийгээрээ харагдахгүй дээ л гэдэг. Нүдэн томроол байна. Тэгээд тэр уулынхаа арталт юм бортой зөндөө олон хөшөөнүүд байд юм байна. Тэрийг харчаалаас уулга алдаад байна. Энд их Монгол таалагдж байгаа л та да. Woo! Том үний хүүхдийн 6500 гэж байна. Нөгөө евро авахад сонжин болдгийн толгоор руу гарахад тийм юм байна. Ингээ үүдээр нь орж ирэнгүүт ийм юм байна. Би ч одоо сонжин болдогч орж ирээгүй ихнийхэн шүү дээ. Анхны минутаа болохоор энэ ингээ хаадууд маань байна. Амийн дэдэлт нь Чингис хаан. Тэгээ доошоогоо хүүхдүүд нь байна. Гэт энд нэг юм авраг нөгөө гутал нь байна.
Йоо за юм амар нарийнхан шатаар ингэ гардыг юм байна. Йоо тэгээд юу н сая хүнийх нь багтаамжинд хүрэхгүй. Яа. Яа. I want to. Окей. Sehr gut. Camera. Үгүй. Wahnsinn, ey. За хөө бидэд одоо музейд нь орж ирсэн маань сая дээр дээдл нь гарч байхын зураг авахулж байгаа. Музей нь ямар хөөрх юм бэ зураг мөрнүүдийн хурдаа. Ямар гоё юм бэ. So, jetzt einmal so. Super, Kinders. So, энэ хардаа Монголын хамгийн өндөр хүн гонгор гэж хүн байсан юм байна. 2 м 45 см байсан гэж штэ. Бурхан минь. Ямар өндөр байсан юм бэ энэ хардаа. 1883 оноос 1931 хүртэл амьдсан гэж. Тэнгүүтээ энэ хардаа энэ говцыг хардаа ёо. Ямар амар юм бэ. Алтлаг юм бэ. Вау. So, 182 ja, 82 so. Ja. За төгсөнө одоо. Төгсөнийг өндөр нь ингэж яваад. За, алдаараа. 176 юм байна да тий нэрэ. Төгсөнийг шатаар үсрээд ирнэ гэж загсан чинь Паскал нийлж миний үгэнд орохгүй энэ хоёр толгой дээрх юм хагалж үл яах гэсэн чинь энэ хоёр нийлчихэд үнийг шоолоод байгаа хоёр драгч. Йоо төгсөд явахаас амар үгэлж байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ Паскал өмөрөд байгаа байхгүй юу? Төгсөнөг. Варта да сабиг нэг драв. Нохма. Төгсөө. Ой, ямар амар юм бэ? Йоо болооч. За сайхан л юм үзлээ. Дотор нь амар халуун байт юм. Тэгээ бороо ороод байгаа болохоор. Одоо хот руугаа буцъя да. За хүн сая бидэд орсон нөгөө rooftop bar юм байна. Michelle Expo-гийн нэвд байд юм байна. She want to get married tonight, but I can't get a knee because I'm wearing a white. Тэгээ бидэд нэг 2 коктейл ууч гарч ирлээ. Одоо маргааш өглөө 3 цагаас гэрлүүгээ явна. Das wird ja rein, ne? Musst du nicht meckern. Greetings to Nande Irting. Йоо нэг нандирд ингээд нэг охин байсан байхгүй юу? Ихтлгүүр дээр нэг юун дээр үзэсгэлэнгийн худалдаан дээр зогсож исэн. Тэгээд манай хүний арсын онцлоо тэгээд ашлыг зөвлөгөө өгсөн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь намайг үздэг гэж таньсан. Тэгээд амар хөөрхөн байсан байхгүй амар хөөрхөн аштай хүн байсан. Тэгсэн чинь She's a good worker. яа нэрийн чэйжилсэн за энэ тий. За тэгээд энэ юу нэр ингээд Улаанбаатар дээрээс нь хараад ингээд суух юм бол их гоё юм байна шүү. Hello Nande. Ne, was überhaupt richtig? Schneid das raus. Ja, richtig. Энд ингээд ирж байгаа дэш гарч байгаа суувал их зүгээр юм байна шүү найз да. За би тийм ингээд гинчтэй бүгдтэй энэ болсон найз да. Окей найз да тэгэхээр бүгдөө явж байна. Hi, hi. Way. Der Way ist hier wild unterwegs. Kann ich jetzt? Ne. Der kann энэ ерөөсөө машин барьж чадахгүй за эргүү юм шиг хүн гүйдэж төрүүлж чинь хүн чинь хурдаа нэмдэг байтал хурдаа сааруулаад ирэх мал чинь ёо би өөртөө
Ich glaube, wir sterben jetzt. Meine Fresse, ey. Boah! Mama doch. Der ist einfach dumm. Trottel. So, kann ich jetzt überhaupt nicht, Schatz? Ja. Ja, jetzt gib mal Gas, bitte. Agro, Oka. Der Bre bremst einfach. Ich verstehe nicht, wenn er nicht überholt. Warum ist der auf diese Seite? Ja. За ингээд хотоос гараад өөрөнгөө орох замдаа элсэн тасархаа дээр бидэд зогссон байгаа. Элсэн тасархаа дээр би машиндаа унтаж үлдсэн байгаа. Яагаад тэгэхээр өнөх шөнө нь би 2 цагийн ойртой тэгээд хотоос гараад 6 цаг 7 цаг машин бараа явцсан. Нүд маань нэлээ ингээ хорсоод тийг аюулгүй байдлаа бодсон ч гэсэн ер нь нэг жоохон нүдээ хамраахгүй болохгүй мэн гэж бодоод тэгээд үлдсэн байгаа. Паскал маань нөгөө хэдтэй хамт сайхан элсэн тасархааг үзээд тэмээ унаад тэнд нөгөө тийм баатрын өмсгөл өмсөж үзчих болд юм бэлээ. Тэр мөрийг үзээд явсан гоё яасан гэсэн. Тэгээд элсэн тархаагаас гараад Анукагийн таньдаг нэг хөдөөний айлд очоод хорхог боодгоор дайлуулаад хэрэг уугаад тэгээд тэнцэнэ жоохон байжгаад энэ Эрдэнэ 100 хийд дээр ирсэн байгаа. Энэ Эрдэнэ 100 хийд дээр би бас машиндаа үлдсэн байгаа. Би яг үүдээр нь ороод явж байгаа л амар ядраад ерөөсө тэр гой сайхныг мэдрэхгүй байсан учраас за би машиндаа үлдлээ гээл тэгээд машиндаа бас жоохон унтаж үлдсэн байгаа. Яг хөө бит хоёр энэ хийдийн Эрдэнэ 100 хийдийн хажуу талаас 15 ширхэг хуушур авчаа явж байна. Паскал бүр хуушуранд дуртай болсон. Манай буудлын чинээс нэг 3 минутын зайтай байхгүй юу? Одоо гэртээ очиж сайхан хуушур ялнэ. За сайн байна. Тэ сайн байна уу гэлч. Байж байгаарай. Дахиад. Сайн байна уу? Унтж байгаа босч ирсэн тий. Аха. Гой амарсан уу? Гой амарсан. Яа, манай дүү жоох ичээд байна өө. Унтж байгаа босч ирсэн. За найдаа тэгэхээр өнөөдөр 7 сарын 10-ны өдөр байгаа. Өчтөр бид 3 энэ өвөр хангаан төв дээр хар хорин дээр хонсон байгаа. Тэгээд энэ цонхоор нь харагдаж байгааг хардаа. Тэр Эрдэнэ 100 хийд ингээд шууд харагдаж байна. За ингээд төвтөөгөө ойрхон. Вау. Man ist nicht so krass, glaube ich. Muss mal ran so. Ja. Тэгээд одоо би тэд хамаг юм ингээд багалцсан машинлогоо бүгдийг зөөгөө тэгээ одоо хөвсгөл рүү гарах гэж байна. Хөвсгөл рүү 10 цаг орчим явах юм байна. Тэгээ манай Паскал машин барьж чадахгүй болохоор би л бариад явна. Яг барьж чадна л да. Гэхдээ энтхийн нөгөө замны учрыг болохгүй нүхтэй болохоор жоохон хэцүү байхах гэж бодоод. Тэгээд одоо хөвсгөл рүү явах гэж байна. Тэгээ хөвсгөл очиж байгаа бичлэг хийнэ. Бай бай. Тара. Цэцгэт. За найзуудаа ингээд замд явж байгаад ийм олон 5 гушуу малын хажуу зогсож байна. Паскал харчаал гайхал. Нүү ямар их юм бэ энэ чинь ингээд. Тэгээд бид нэр саянд ингээд замыг ингээд тагалтан зогсчихсан байхгүй юу? Сайхан үнэртэж гинөө агаар гэж. Тэгээд энэ зам ч гэсэн ер нь амар сайхан байна. Цайг маа die Straße schaut da oben. Зам нь бол өстой явхад одоо хүртэл бол сайхан л байна. Энэ хөөрхөн жижиг хоног хараач тий. Na Schatz? Ja, möchtest du was sagen? Nee, du sollst noch nie in meinem Leben gesehen. Stay im амьдралдаа хараагүй л гэдэг. Vorhin waren die alle auf der Straße. Ja. Okay. Sehr gut. Hallo. Ja, doch. Ja, ich glaube, die haben ein bisschen Angst. Man sieht, dass richtig so ein Kreis um mich drum ist. Gut, Schatz. Ja, ist windig, ne? Halt. Das ist leider nicht aus der Welt. За найзууд одоо булган явах замдаа явж байна. Тэгээд нэг би засах пауза хийчээ тэгээд зогсож байна. Тийг нь хартаа ямар гоё юм бэ. Нэг Ирланд иймэрхүү байдаг атал гэж би бодож байна да. Вау. Одоо би та нарт тэр уртлын замыг үзүүлье. Одоо энэ замаар 60 км яваа булган руу орох юм байна. Чигээр явж байгаа л. Явж өхөндөө.
За хүнээд одоо булган руугаа орохгүй бол нэг сумын төв рүү очихгоо л байж гин. Хөөд шорон замаар явсаар л. Тэгээ Паскал өтер солигдсон. Энэ Паскал хурдан явж байгаад энэ уртлын машиныг мөрөгчих гээд байх юм аа. Йоо. Сайн голоор гарах гэж та. Үл үзлээ. Яг энэ уртлын машиныг мөрөглөө. Schatz, ich weiß, warum es jetzt hier kein Rechts vor links gibt. Weil es gibt kein Rechts. Ja, hier gibt's ja keine. Frag mal deinen Bruder, wer besser Auto fährt. Чамаас бит хоёрын хин илүү сайн машин барьж ийн гинэ. Дүү. Sehr gut. Same band. Йой. За. Нэг жоох энд сууж явж амръя. Ямар сайхан юм би. Сууж явахаар нуур өвдөд тах юм. Одоо хизээ хөвсгөлдөө очих юм байгаа мэдхгүй. Тэгээ хөвсгөл орох нөгөө юун зам байдаг гинэ. Асфальтын зам байдаг. Гэхдээ дархан эрдэнтээр гинүү дархан орхоноор ч гинүү юу яаж дайрч явна гэд тэгжин тэгэхээр ингээд бүтэн асфальт замаар яваад орчт юм шүү. Би ч ерөөс хөдөө явж үзэг болохоор мэдэхгүй юм аа зайлвал шорон замаар явах чи ямар хэцүү юм бэ яаж яах юу дугуй хагарчих гэж айж явах гэж. За найзуудаа одоо 7 сарын 10-ны өдрийн 11 цаг 45 минут болж байна оройны. Хөвсгөл арга замдаа явж байна. Паскал Petit бараг 600 өдрийн 8 цаг орчин заяа ийм шорон замаар явсан заа. Буурхан минь. Тэгээ бүр ингээд ийм асфальтын зам хачаа бөөн баярлаад одоо нэг асфальтын зам дээр хөвсгөл рүүгээ явж байна. Тэгээ одоо нэг 6 цаг 8 минутаар очих юм байна. 430 км-ийн дараа. Тэгээ сая ингээд амар бороо ороо заяа. Тэгээ дээрэс нь хідэн малнууд ч юу яагаад холын гэрэлтэйгээ давхиж яваад тэг ингээ урдаас холын гэрлэрээ ингээ гэлбуулаад тойноос холын гэрлэрээ гэлбуулаад тэг ингээ одоо ч ингээ жоохон нойр үрж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд ингээ холын гэрэлтэй болохоор нүд ингээ гэлхэж үлдээс хэцүү юм аа. Энэ зам үйлэнд оролцож байгаа хүмүүсийн соёл маягч гэж ерөөс алга бусдыгаа бодож байгаа ч юм алга. Тэгэнгүүт сая замд явж исэн чинь нэг осол гарчиж 3 машин хоорондоо мөрөлдөж зайлаа гэж. Йоо энэ одоо ингээ гэрлэрээ хүн яг гэлбааж аллаа өгнөж чи. За. Би ингээд одоо 8 хэдэн цагийн дараа 6 цагийн дараа хөвсгөл рүү орлоо доо. За өглөөний мэнд найзуудаа өглөөний мэнд гэж ер нь бол өдрийн мэнд болж энэ цаг одоо 1 цаг 2 цаг болж байгаа байхгүй юу. Тэгээ унтаж очиж бид өглөө энэ 6 цагийн үед үүрээр орж ирсэн. Тэгэл ирээл шууд унтаал ашгүй нөгөө шууд орох боломжтой алцахгүй. Тэгээд нэг юм гэр авсан байгаа. Юртэ Паскали хэлдгээр тэгээд манай гэрлөө орж үзцгээе. Гадаад аим хүүдэн болохоор би зөндөө дузаа авсан юмсан. Ингээд 5 ортой ер нь бол ингээд нэг тэрэлжид байдаг гэрнүүч гэр байгааз. Тэгээд одоо ингээд нэг юм жоохон хуваарлахыг хичээсэн. Энд одоо ингээд юмнуудаа ингээд тавьсан байхгүй одоо угаалгын юмнууд ч юм уу тий. Тэгээд энд болохоор ингээд хүнжил гудс моц ингээд өөр бусад юмнуудаа тавьдаг юм. Тэгээ энэ орон дээр Паскали дээр унтж байгаа юм. Sag mal. Von dem Dreh schon sein dritter Urlaub. Энэ номыг 3 удаа 3 амралтанд авч уншаагүй тэгтээ дахиад аваад ирсэн Паскал. Энэ тэгээ бит хоёр унтж байгаа. Тэгээ тэр орон дээр төгсөөнө унтж байгаа. Тэнгүүдээ тэр орлохоор манай галтгооны хэсэг гэх юм уу? Юмнууд хэрэн жоох ингээ тавьсан байгаа байхгүй юу? Тэгээд өглөө орж ирчингүүтээ бидэд энэ чиг гал түлээд тэгээ сайхан дулаалцаад тэгээд унтсан байгаа. Одоо ер нь л нөгөө юунаас Google Map-аас юуг нь харахад цаг агаар харахад 30 градус гэж байхгүй. Тэгсэн чинь одоогийн байдлаар болохоор 13 градус гэж заагаад байна. Тэгээ ус руу нөрөхөөр амар хүүтэн байх гэсэн тэгтээ үжсэн харж агаад тэгээд маргааш мориор яваад тэгээд заваар явъя гэж бодож байна. Өнөөдөр жоохон ингээд ядраад байгаа болохоор төрийн тавир жоохон чилэн болж байгаад явъя гэж бодож байна. Тэгээ би ингээд амар зузаа авч өмсөн цаа. Энэ хардаа ингээд нэгэн зузаан цам сэнгүүтээ ингээд ороод тэнгүүтээ би эннийхээ дотор дахиад нэг леггинс өмссөн байгаа. Одоо гарч танд гадна талыг үзүүлье. Wir zeigen jetzt außen. Jugune? Die Häuser. Jugune? Юксбэ. Ясэнбэ. За тийм ингээ гарангууд ингээ хойшоогоо байшингуудтай ингээ хөөрхөн мод цодтай тэр хойдолтой 0-тай юм байна лээ. Тэгээд нөгөө байшингаа 2 хоногийн өмнө ч юм уу тулгад захиалсан болохоор байшин ерөөс олдоогүй тэгээ олдсон гэрээсэн болохоор тэгэл яалтч гэрт орлоо. Тэгээ энэ гэр 300 мянга гэжсэн нэг хоногийн жоохон үнэтэй санагдсан л да. Тэгтээ одоо яг олдож байгаа юм чинь тэгээ нуурынхаа хажууд ингээл нуур нь яг ингээл 100 м-ийн зайтай болохоор одоо нуурлаа явж байгаа гоё бичлэг хийнэ. Und was sagst du zu Jurte, Schatz? Cool. Cool? Das ja. Cool.
Und wie war die Fahrt für dich so? 18 Stunden, ne? 8 Stunden nur. Das war krass. Дандаа нөгөө шорон замаар явсан чинь бүр гэж явсан. Boah. Aber du hast gestanden wie ein Mann. Марта гib маяа. Би ч одоо тэгэл 18 цагийн туршид машин барьж явуулсан шүү дээ. Өглөө 9-өөс гараал сэрүүн байж байгаа л тэгэл маргааш өглөөний 6 цаг хүртэл тэгэл сэрүүн машин барил явсан шүү дээ. Тэгсэн чинь намайг эргэтэй юм шиг машин барьж явсан. Сайн байна гинэ. Юу гэнэ? Юу гэдэг юм бэ? Ятаратан бэ. Ядаргаатан бэ. Тэнийг юм уу чи? Би? Тимо? Манай дүү одоо 0 орсон ирэхээр нь явах гал хүлээгээл ээж чинь. Удаан юм аа. Окей. Was hat die Oma dir gesagt? Ja, dass wir heute mit Boot fahren können. Ich habe gesagt, morgen beides bitte. Die so, ja. Morgen beides? Ja. Reiten. Дийлж байгаа юм байна да. Тийм хүмүүс гүйж байна. Би нэг хөлдөж өгч байгаа хүний сонсчихл баагалцаа. So, taste. Taste. Ус нь хэр хүтэн байна? Ja, ist schon voll kalt. Ah. Eisig. Eisig, ja. Also kann man nicht schwimmen, ne? Хүтэн байна гинэ гэсэн үү? Ich spüre meine Beine nicht mehr. Boah. Das ist richtig eisig. Das passt in deine. Boah, meine Beine tun es nicht weh. За, хөвсгөлийн ирүүдээр ингээ сайхан сууж байна. Ус руу бие болохгүй мэн өө амар хүтэн байна. Энэ Паскал төгсөө хоёр орсон чинь хөл нь хаг ташиж гин гэж юм. Тэгэхээр биеэр анхаар уус бодлоо юм шиг байна. Тэрэнд ингээ жоохон сууж би суугаад энэ хоёр ингээ гифтээд ингээ чилэн болж жагаад цаад байшин дагаараа даа сайхан сууж нар авал гоё юм байна гэж. Ингээ харангууд стэй гоё. Бас амар тунгалаг. Nice юм байна уу. Чулуу үсрэх гэж байна. Хэр олохыг харцгаа. Энэ хагаар за юм гоё чулуу, нарийнхан чулуу. Харцгаа хэр олох нь те. Гойнгорва. 4, 5, ne? Schlecht. So, jetzt diese. Hier, 1, 2 und 3. Boah! Ja, nur einmal. Ich glaube, der ist auch perfekt. Suche mal einen guten, ich bin in meiner Wurfposition. Намайг чулуу олгонэ. Одоо шидэхт нь айтайгаа олдчихор чулуу байна уу нэвд. So, jetzt den großen. Ah, hier habe ich eine. Dreimal. Hier, Schatz, 2. Okay. Eine ist ein bisschen größer, ich glaube, das ist gut dann. Wow, gut. Bing bong. Jetzt kommt das Schiff. Boah, hast du gesehen? Ja, Das ist auf 5, 6 Mal, ne? es ist auch voll weit gegangen, ne? So, aufhören, wenn. За бид гур өдөржингөө иргэдээр сайхан нарлж байж байгаад одоо 5 цаг өнгөрч байна. Энэ хавьд ойрхон ресторан байдаг гэсэн. Манай нэг хүртэл нэг мини маркет байлээ. Тэндээс хэрэг өсгөн байх юм авч болох юм билээ. Тэг энэчнээс ойрхон ресторан байхгүй. Халуун халуувч идэх гэж бодоод нэг гоё юм шөлттэй устай авал гэдэггүй болохгүй наа. Тэг явал итгэх байхгүй ч бай. Энэ хоёр бөмбөгөө гэртээ мартцсан. Бөмбөгөө явж авахгүй явах гээл бодоод байт. Бид гур сая хоол идчихэд өстө гоё хоол авч идлээ. Паскал чихэртэй соустай дахиад авсан, помстэй. Frag ihn mal, ob er den Ball holen Өстө will. болохоор дахиад авсан. Тэгээ би болохоор калбижи мэдсэн өстө гоё юмтай болчихсон. Чи бөмбөгөө авч авах юм уу? Авъя л да. Okay. Ja, er bringt den Ball.
Зэхүү төгсөө Паскал хоёр одоо сакс тоглохгүй явсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр орон дор нь Герман жоон хүүдэн болчих тийм болохоор гал төлөе гэж бодож байна. Тэгээд галаа төлцгий. Энд чинь ингээ модууд ингээ сайхан байж байна. Энэ хөвсгөл дээр өстө зөндөө их хүмүүс байна өө. Нэг MFTV гинүү. Тэрний хоёр байж сая хоолойцсан газар тэр амралтанд бууж байгаа юм шиг байна. Тэгээд Паскал төгсөөнө тэр хоёрыг харчаад хүүе миний бичлэгийг үздэг хоёр хүн байна. Би зураг авахуулна гэж бүр сандарч гүгээд утас авч яваад л зураг авахуулаад болтой штий. Нэг хоёр инээд тийм хийгээд залуу байдаг да нэг би бас нэг хаяа бичлэгийг хардаг гэсэн юм аа нэг эмэгтэй олж үжиглээд байдаг хаа тий. Гэр бүлийнхэнтэйгээ явж байгаа шиг байсан. Тэг би төгсөд хэллээ чи ингээд амрах гэж явж байгаа хүмүүсийг ингээд амраахгүй зураг мураг авахуулъя гэдэг л хэцүү байхдаа нэг төгсөн чи яах вэ би ингээд зураг авахулчмаар л би ингээд зураг авахулчмаар байна гэдэл бүр тэгээ кота тэг 14 хүнээс тийм яаж юмыг ойлгох вэ тэгээд за тэг авахул гэдэг ямарчсан авахуулал бөөн л хоёр болж байгаа шүү дээ тийм одоо би ангийнхаа найдад үзүүлнэ л гин хиндээч үзүүлнэ гин тэгж байна. За орой болохоор юу байна? Сайхан гарч Тэнгэрийн оддыг Паскалд харуулнаа. Манай Паскал Монгол их л таалагдаад байгаа болтой энэ да. Яаж хойлоо Монголд амьдрах уу? Герман цалингаа аваад яаж хойлоо Монголд амьдрах уу л гэж надад асуугаад байна. Одоо юу сарын өртөг ер нь амьдрахад хэд байдгүй л гэж асууж байна. Тэг би ингээ бололцоогоор ингээ ойролцоогоор ингээ боддог байхгүй юу? Хэрвээ ингээ хүн биш тий. Ипотекийн зээлтэй тий. Тэгээд юу яах юм бол хажуугаар нь ингээд гарах зардал марлаа тооцох юм бол хүн ер нь яг 4 сая төгрөгөнд амьдрч болох болов гэж би бодсон заяа. Гэхдээ би сайн мэдэхгүй болохоор энд байдаг найзуудаасаа бүгднгээс нь асууя гэд хэлсэн л дээ. Гэхдээ би ер нь нэг юм ойролцоогоор 4 сая мая байж магадгүй. Яна уучлаарай түр амар хоол итсэн. Гэр хэрцэн нааж ин. Тэгээд 4 сая байж магадгүй гэж хэлсэн. За гал маань ингээд цаасгүй асчаасаа өнгө жижигхэн моднууд юм чин дэжгүй байж магадгүй л авах гэдэг шүү. Тэгээ өчтөр Герман амар хурдан тулаацсан байсан. Одоо газ пункт хийчих хөө асчвал. За юу вэ? Асахгүй байна. Эннийхээ таглааг нь энийг нурч хаяа та. Тэгжиж цаас хайчирчиж цаасаар асахгүй л асаад хараад асахгүй юм. Би ч жоохон байхдаа галыг бол асаадаг лээсэн да. Тэгээ сүүл рүүгээ газ гэж юм гараад газар сэтг болж исэн доо гэж. Манай гэрч угаасаа гэр оролдсон болохоор тэгэл гал малж сайхан түлээл тэгэл нүүрс мүрс чиж цэмбэглэн бэлдээл тавьдаг байсан да. Миний нөгөө бүгж маань ингээд жоохон томдоод ингээд гулгаад байгаа байхгүй юу? Тэгээ Паскал бас би чи яаж юуг нь яасан хэмжээг нь тодруулж хэмжээг нь яаж авсан гэж хэлсэн чинь надад нэг байдаг 2 хүн бүгж байдаг байхгүй юу? Тэр нэг хойлоо жоохон томдсон. Тэгсэн чи тэрийг ингээд миний хуранд унтчих хат маань ингээд зүйлж үтсэн гинэ. Тэгээ ингээд харж байгаа томдож байгаа яг хэсгийг харж байгаа нэг юм баримтаагаар очиод хэлсэн гинэ. Энийг бүгжөө нөгөө Германд байхдаа Герман манай Дортмунд гэдэг нэг юм бүгжний газараас авсан юм байна л да. Тэгтээ энийг очиод ингээ хасуулж болох юм байна. Тэгээ дээрэс нь гравирн болж болно гэж нэгээд нөгөө нэр мэрээ бичүүлээд яад нь штэ. Тэгээд очиж байгаа ямар ч юм битээр тэхэл боллоо. Хи. Гэнэ. Монгол их л таалагдаад байгаа болтой. Хоол идчихэл хүү ямар гоё юмтай махан ямар гоё юм бэ. Өстой нэр Германд энэ ахыг олно гэвэл хичнээн 100,000 төгрөг төлнө. Ямар гоё юм бэ л гэсэн л хүн байх шүү дээ. Манай унч. Хоолыг бол махыг бол өстой биширч байна. За ингээ асаачвал асах нэг үү. Тэгээд энэ доотлих нь юу жоох ингээд татчихдаг тий. Үнсэн дүүрч үү. Үнсэн дүүрэг байна. Чүдэн зээсэн бол чүдэн зэр гайг асчих юм байл үү? За асч шүү тийг асар. За тэгээ асчих. Сара. Манай энэ хоёр хоорондоо жоохон англиар ойлголтой л байгаа бол та да. Манай дүү Паскал хоёр. Зээ. Галаасчвал нэг сайхан гадаа гарч сууж сайхан пив уна гэж бодож байна. За энэ маань жоохон астгүй тэгээд жоохон үлээхээс.
За тий хөвсгөл орчоод хөвсгөлээс Улаанбаатар хот орчоод 2 дахь юм уу 3 дахь өдөр аав ээж дээр очиж сайхан. Аав гой толгой чанж өгнө гэсэн сайхан. Толгой идэ тий сайхан хуушур иднэ. Гал манасчлаа за. Галла ишиг талдчих. Эст захасч. За тийг галынхан дэгээр жоо гутгачих. Биш галын дэгээ шин чи галын хайч шүү дээ. Ност сагасчлаа. Гялалцаад асчлаа. Би танарт гоё асж байгаа галыг харуулах уу? Сахал мас сагасч. Дээрээс нь сайхан удаа мод нэмч. Тэгээ гэр маань пүг гэл гял салж байгаа та. Окей, за найдаа тэгэхээр одоо оройны хэдэн цаг болж байна? 10 цаг 9 минут болж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ чи юу ачлаа? Тог тасарчлаа. Энэ бүх энэ хавираа заяа. Тэг хизээр мэдэгдэх байна. Тэг миний нөгөө төлсөн гал ерөөс юу яагаад дуусаад тэг хэр хүүтэн болоо дахиад тэг Паскал одоо дахиад гал төлж байна. Манай энэ Паскал бас гал төлж чаддсан байна чаддсан юм. Ja. Du kannst Feuer anzünden. Jetzt auch nicht schwer, oder? Ja, wusste ich nicht auch. Die schön warm, ne? Ist richtig geil. Hört sich mal gut das Knistern, kann man gut mit einschlafen. Ne? Ja. За өглөөний мэнд найдаа одоо 7 сарын 12-ны өглөө болсон байна. Өдөөч өдөр болсон байна. Бид цайгаа уучаад nein, ich erzähle mit diesem Streit gestern und da so betrunkene Frau. Өглөөний цайгаа уучаад өнөөдөр заваараа явах гээд байж. Заваар явахаар одоо амар хүүтэн байх бах та гэж удаа жоох айгаад байгаа ч гэсэн яг. Төгсөө заавал заваар ямар юм гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор. За тэгээд одоо энэ 2 хоног манайч ерөөсөө нүрэ бодохгүй тэгээд нүрний нарны төсөхөл яваад ингэ зүүн таад. Тэгээд өчтөрөөр ингэ унтах гэсэн чинь заяо. Энд чинь ингэ бас зөндөө бол амрагчд байгаа штэ. Ингээ тэгээ хажуулт ингэ гэртний хүн байна. Тэгээ Паскал дээр өчтөр од харахаар явсан штэ. Тэгчихсэн чинь буцаа явжсэн чинь нэг эмэгтэй ингэ бүр ингэ шал согтсон заяо. Ингээ өмдөн 50 нотон болцсон. За араас нь нэг залуу яваад байгаа байхгүй юу. Тэгэл тэр эмэгтэй ингээ согчоол ойрлоо. Тэр залуу тэр эмэгтэйг ингээ хараад ээжээ тийш явуулчихгүй гээл тэгээд байгаа юм шиг байгаа. Тэгэл хоорондоо хэрэлдэл яваад байгаа байхгүй амар төвхтэй за. Тэгэл би тэрийг харчаал өө нэрэд тийш ингээ монголчууд угаас ууж итгэхээр танаа л ингээд нэг хэрүүл болоод нэг ихнэр хөрөөл нэг зодтолдох баг шахан болоод тэгээд хийжидэг даа гэл. Тэгэл одоо харчаал буцаад ороод ирсэн чинь хажуудлын гэрийн хүмүүсээс хоорондоо хэрэлдээ заяа ёо. Бүр шөнөнгөө хэрэлдсэн за. Тэнийг юм шиг гэр минийхээ асуудлууд яадаг гэртээ нэг хоорондоо хосоороо ярьчих болохгүй. Яг ингээд бөөнөрөө нэг ууж мууж байгаа үед гівэнд өө за би одоо асуудлаа ярих гэж бодд юм хаашийн. Ямар ч асуудлыг согтуудаа гаргаж ирж яриад шийдвэрлэгдэх юм бол байхгүй. Бүр хэцүү л болгоно гэдгийг яагаад хүмүүс ойлгохгүй юм болоо тий. Тэг ингээд амар хэрүүлээ. Тэг бид тэгээ алхаад явж байгаа ч гэсэн ер нь тэр майхнуудаас ингээд сонсож байгаа тий. Ингээл жоохон хэрэлж байгаа сонсож байгаа. Яг ингээд бас гой байгаанууд нь байгаан. Ингээл тэгээ дуулж молоод хөдөө тоглож моглол инээж байгаа хүмүүс байгаа ч гэсэндээ ер нь ингээд ихэнх найр надам ч юм уу Монголд нэг тийм зодооноор ч юм уу хэрүүлэр ч юм уу нэг муухай юмар дуусгаад идэх хэцүү. Тэгээд тийм ээ наа тэрийг хэлье гэж бодлоо. Тэгээд шүнжэнгөө нийтийн хэрүүлийг сонсож байж байгаа нэг 2-3 цагт унтсан юм байлаасан бэл. Тэсэн чинь жоохон ядраадах юм бас ёо. За. Bye bye. Яр хөөстөрэ. Ой зүгээр л шүү дээ. Өсчөөстэй өргөн болчих. Царилэг болчих. Чи камер гаргах юм бол зүгээр ингэ татчихдаг байхгүй юу надад. Чи ажилласан баг. Камер чи нэ. Тэг ингэ энэ чинь гоё биш. Өөрхөн л шүү дээ өсч. Өөр. Та бичлэгээд авшгүй. Энд нэг морины юу байна. Эндээс очиж хүнээс нь асууна. Морь хөдөр оруулах нь гээд чи ингээ моринууд нь зогсож байна. Зайв унах нь болохоор хүслийн хад хүртэл 40,000-аар явд юм байна. Морио унчаад тэгээд явж
ядна. Саманаха. Мари дээр нь болж байгаа юм бол? Цагийн 25 он болж байна те. Нэг хүний 25 мянга тий? За. Заа. Хэдэн үений дараа унж болох юм бол? Сайхан. Одоо нэг 30 минут нэрэ. 30 минутын дээр за. Тэгвэл 3 унахаар авч идэх байхаа? 3 унахаар бид гурав тэгвэл энэ дээгүүр байж лээ за. За тэгэхээр уртл сууж та тэгвэл орилчих уу? За тэгье баярлалаа. За нэг цагийн 25 мянга нэг морин гэж юм. Тэгээд 30 минутын дараа гэж юм. Тэгэхээр тэг сайхан морин унаа. Нэг цаг жанга морин унахаар бас яад юм бол тоо. Илчих байлгүй. Орос мөрт хүмүүс явж байна. За манай хоёр тэнд очролцол энэ хоёр бие биентэйгээ өрсөлдөд ах юм. Чи сайн согс тоглодог, би сайн согс тоглодог гэтэл шүү дээ энэ хоёр чи. Тэгэл би сайн чулуу шүтдэг. Би сайн чулуу үсэргдэг гэтэл би биентэйгээ өрсөлдсөн л хоёр амтан байгаа жоох хүчиг. Паскал нэр инээдтэй юм аа. Зэрэг жоох хүчиг. Паскал намайг үдж гэнэ чи өстө нэг цаг яагаад чадахгүй матахгүй ч шиг 20 минут л ихтэй чадна гэдээ одоо би энд хин гэдгийг үзүүлнэ. 20 минут ч шиг. Was? Nicht scharf eine Stunde. Аль борын? Мэдгүй одоо алийг унахыг тэр хүмүүс л хэлэх байх таа надаа. Ах хэрэг би тэд чамайг яахчгүй заяа. Монголоор юу гэж алах вэ? За тэр урд төгсөөнө явчих. Паскал бүр халууцаад байна гэд юу руугаа байрлалгаа явчлаа. Тэгээд уснаас илээ байж гинэ. Би тэрийг өмөр унжаа хооронд хүлээх чадахгүй гэж. Чу. Мөстө сайн зөөлөө хөөхөн мэрэ. Hinten. Wo? Юу энэ уушрс гоё юмтай байна. Цөвс гоё юмтай байна. Энэ төгсөөний хоолоос гоё юмтай байна. Паскал төгсөөний шиг хоол авсан. За галуунаа цай авсан. Гэхдээ хоолоо баг 2 цаг ч юм үлээ тий. Тэг өлсөж жоод арайч өгч авлаа. Идэж байна. Bye bye. Boah, was ein Sonnenaufgang. Тэр хүмүүстүүд ерөөсөө ингэ 1 цаг 2 цаг хүртэл заяа ерөөсөө унтахгүй тэгээд хойдлын айлын хүмүүс дахиад хэрэлдээ заяа. Энэ монголчууд тэгээд уухаараа бусдыгаа ерөөсөө
бодлоо гэж яахгүй маа дураагүй чи. Одоо гэхдээ намайг хин тэгээл үүрээр явна гэж мэдээд тэгтэл ер нь нэг 2 3 хүртэл бөөнөрөө дуулаад хэцүү. Нэг амарч байгаа үед тэгээл гэж бодлоо гахалт гэтэл ёо амар төвхтэйсаа ёо. Тэгэл хойдлын алгаас дахиад хэвлэл 3 өдөр 2 өдөр унтахтаа 2 өдөрт нь хоёул л хэрүүл сонслоо доо. Тэгээ сайхан лослын болдоо төр сонсол явж очиод үү. Юу гэнэ? Юу дамбэ? Арахгүй. Окей, bye. Ясин бэ. Яагаад ч вэ? Тэник юмо би? Тимо? Үгүй. За найзуудаа одоо оройны 8:45 минут болж байна. Улаанбаатарлын явсаар л одоо 79 км үлдсэн байгаа байхгүй юу? Тэгээд энэ дахны хурдны замаар явж байгаа. Энэ дахны хурдны зам чи ямар гоё юм бэ? Бурхан минь 2 км зам юм байна шүү дээ. Бараг 200 км орчим ингээд бараг 130 та ингээд дахиад ороод ирлээ. Амар гоё хурд юм байна ёо. Өстө сайхан байна. За тэгээд нэг асуудал байна. Манай монголчууд байна шүү дээ. Хурдны замаар явах дүрмийг бас ойлгоогүй шүү байна. Ja, hier blau. Ist auf jeden Fall wild. Okay. Тэгэхгүй энэ заяа. Ингээд хэрэг нэгдүгээр гинэгээр явж байгаа бол зөвхөн гүйцэж төгс. Ja, genau. Fahr gut, Bruder. Sehr gut. Sehr gut. Hat Bock. Ингээд нэгдүгээр гинээр гүйцэж төрүүлэхгүй гэж ингээ газар зогсож байгаа байхгүй юу? Нэгдүгээр гинэ чинь зөвхөн гүйцэж төрүүлэхийн үйлдэл ашигладаг байхгүй юу? Германд бол гэхдээ манай Монголд тэрийг заагаагүй л ахalta. Гэхдээ зарим нь бол мэдээд ингээ зам тавиад өгч байгаа намайг гүйцэж төрүүлж байгаа юм мэдээд. Зарим нь бол тийхгүй байна. За тэгэнгүүтээ дохио өгөхгүйгээр юу яаж байна? Шууд ингээд игнийгээ сольж байна. Тэгэнгүүтээ ингээд ийм 2 игнийтэй зам байх чинь шууд дундуур нь босож 3 игнээ гаргаж байна. Амар аюултай заа ёо. Тэгэнгүүтээ өөр яалаа сая нэлээ хурдны замд жоохон асуудалтай байна. Гэхдээ яг энэ хурдны зам бол үнэхээр сайхан зам байна. Гэртээ бүр 10 цаг 50 минут төрөж очих юм болоо гэж бодсон чинь энэ хурдны замаар давсаар хагаад одоо баг 9:30 мөчгээл хот руу ороод юуруу орчих юм шиг байна. Манай нөгөө авсан Airbnb-ийн байр маань Улаанбаатар хэлээр ажилладаг байхгүй юу? Тэгээд төлөв явж байна уу? Ингээд өвдрөө явц. Хэдэн цаг явж ирэх юм бэ? Нөгөө дарахныхаа хурдны замаас гараагүй л яагаад хүзээд байгаа юм бол мэдгүй. Паскалийн уур нүргээл ашиг. За тэгээд энэ ингээ яагаад төгжрөөд ясныхаа учрыг хотод орж ирээд олсон байгаа. Энэ өдөр 7 сарын 13-ны өдөр байсан. Хүй 7 худаг дээр 1000 морины уралдаан болоод яг дуусч таарж явах үед нь бид нарыг хот руу орж тараад ингээ төгжрөөнд орчихсон юм байна лээ. 1 цаг орчим төгжирч зогсож байгаа дуулын замаар ороод Улаанбаатарын хойноос нь ороод баг 2 цаг үед болж явахад гэртээ утсан байгаа. За тэр яг ингээд Монгол явсан аяллахын влогийн эхний хэсгийг ингээд дуусгая. Тэгэхгүй бол одоо баг ингээд 43 минут болцсон байна. Тийм болохоор эхний хэсгээ ингэж дуусгаад дараагийн хэсгээр дандаа Улаанбаатарт хийсэн зүйлүүдийн талаар орох болно. Тэгээд тэр хэсэг маань таалагдсан бол лайк дараарай, гоё комент хийжүүлдээгээрэй, subscribe дараарай. Дараагийн part 2 хүртэл баяртай.